өнөөдрийнхөө нэвтрүүлгийн эхний зочныг бол Lunar брендийн үүсгэн байгууллага гар урлал сонирхогч Айданаг урьсан байгаа. Тэгээ өнөөдөр бит хоёр энэ дээр бол яг охид бүсгүүчүүдийн харааг булгах зүйлсүүдийг дэлгээд тавьсан байгаа. Болроо гэрлээ хоёр нэрээ татсан хооллогоо анхаарлаа хандуулад гэрлээ маань эмээгийнхаа гарын жороор бол өнөөдөр лавшаа хийж байгаа. Тэгээ Айдана бит хоёр үзэгч та бүхэндээ тэгээ охид бүсгүүчүүдтэй өнөөдрийнхөө эхний сонирхолтой ярилцлагыг хүргэхээр сууж байна. Өглөөний мэнд хүргэе. Өглөөний мэнд. За өглөөг хэрхэн өгцсөн бэ? Өглөөг маш сайхан өгцсөн. Тэгээд энэ нэвтрүүлэгт оролцох гээд бас айгүй сэтгэл хөдлөлөө бас одж чадахгүй байлаа. Танилцуулга дээр бол Lunar аксессуар гэж танилцуулсан байна л да. Тэгээ би үзэгчдэд танилцуулахдаа Lunar брэнд гэж танилцуулсан нь илүү бас чиний зорилготой нийцэх болов гэж бодлоо. Тэгээд Lunar гэсэн энэ нэрний талаар яагаад аксессуарыг одоо хийх сонирхох болсон бэ? Тэгээ бас хийж байгаа зүйлүүдээ цаашдаа хөгжүүлэх гэж байгаа төлөвлөгөөнөөс үзэгчтэйгээ хуваалцаач. Энэ Lunar гэдэг нэр маань болохоор эхэндээ бол одоо сарны чулуугаас би өөрөө сэтүүлсэн. Би өөрөө болохоор надад сарны чулуу маш их таалагддаг. Тэгээд энэ болохоор сарнаас ирч хүчээ авдаг тийм энергитэй чулуу гэдэг утгаараа тэгээд Lunar гэдэг маань өөрөө тэргэлсээр гэсэн утгатай учраас тэгээд миний өөрийн Айдана гэдэг нэр маань ч гэсэн ер нь сар гэд эхэлж байгаа учраас би ер нь энийг аягүй их бэлгшээгээд тэгээд ирээдүйд ер нь Lunar гэдэг өөрийн одоо аксессуарны брендийг ер нь үүсгэх тийм зорилготой хэтийн зорилго. Тэгээд би өөрийн одоо пэйжийнхаа нэрийг гэсэн Lunar Accessories гэж өгсөн. Тэгээд ер нь тэрнтэйгээ холбогдуулаад өөрийнхөө одоо яг одоо өөрийн одоо имижэнд юусан. Тэгээд санаанд нийцсэн тийм одоо зөвлөлт имийг хийх зорилготой. Тэгээ ирээдүйд ер нь бол бас хүмүүст хүрсэн тийм брэнд байгаасаа гэж ер нь хүсэж байгаа. За манай Айданагийн маань өнөөдрийн одоо хийдэг зүйлүүдийнхаа төлөөллөөс цөөхнийг авчирсан байна л да. Ер нь бол хийдэг зүйлүүд маш олон байд юм байлээ. Би бас Facebook-ийн хуудасаар зочилж үзсэн. За энэ түрүүнээс хойш миний харааг булаагаад байсан юм аа. Энийг нэг зөөж үзээд ахъя. Өнөөдөр авчирсан бүтээлүүдээсээ танилцуулаач үзэгчтэй. За ер нь бол миний бүтээгдэхүүнүүд дээр ер нь болохоор чулуун дээр маш их толгуурсан байдаг. Тэгээд би бас өөрөө хувьдаа болохоор чулуу гэдэг маань бас хүний энергийг дэмжиж өгдөг гэдэг утгаараа бас хүнд ингээд ямар нэгэн тийм нандин одоо зөвлөлт юм ч гэсэн өөрт нь аягүй энерги өгч дэмжиж идэг нандин зүйл нь байгаасаа гэж хүссэндээ би ер нь бол чулууг ингэж одоо өөрийнхөө бүтээлүүд дээр ер нь бол тусгаж ингэж чулуун дээрээ тулгуурлаад хийхийг аягүй зорддог. Тэгээд жишээ нь одоо энэ зүйлт маань гэхэд би өөрийнхөө одоо найзтай зориулж хийсэн байгаа. Маа найз маань болохоор 2 сар түрсэн. Тэгээд нийл ягаан чулуу гээд тийм маш сайн энергийн дэмжиж өгдөг. Ер нь бол цаашдаа ер нь нөгөө ад жаргал бэлэгддэг тийм чулуу байгаа. Тэгээд болохоор энд бол ер нь миний бүтээлүүд болгон дээр өөр чулуунууд бас одоо орсон. Тэгээд ер нь бол загварын хувьд гэх юм бол яг би өөрийнхөө ингээд өөрийнхөө одоо нэг өөрийн имиж гэдэг шүү дээ. Имижийг би бас бүтээлүүдтэй тусгаж өгөхийг бас илүү тийм үзсэн. Тэгээд бяцхан дүүнертэй гэх юм бол одоо энэ одоо манай монголчууд маань ер нь цагаан сар янз бүрийн одоо наадмаар бол үндэсний баяр наадмуудаар Монгол толгойн зүйлтийг маш одоо зөөж гангардаг. Тэрэнд нь надад бас аягүй таалагддаг. Манай монголчууд маань бас өөрсдөө тийм уламжлалаа бас аягүй сайн мэддэг. Тэрэндээ бас аягүй хүндэтгэлтэй ханддаг. Тийм учраас хүүхдүүдтэй бол дүү нартай, бяцхан дүү нартай ер нь бол ингээд тийм хүрхэн шанх ингээд идэг. Гэхдээ бас нөгөө нэг зөвхөн нэг энгийн нэг зарагддаг шанхаас илүү бас би өнгийг ер нь хослуулах аягүй дуртай. Тэгээд бяцханд одоо жоохон хүүхдүүдэд гэдэг утгаараа бас их хөөрхөн юм тий од мод сонирхлын татгаар тиймэрхүү хийж өгдөг. За ер нь сүүлийн үед охтууд маань тэгээд за ер нь бол бүсгүүчүүд ч гэсэн нөгөө чокер их сонирхоод байдаг болсон шүү. Тэгээ би өнөөдөр Айданаг бас үзэгчдтэй зориулаад тэгээ охид бүсгүүчүүд маань өнөөдөр амралтынхаа өдрөөр бас
магадгүй аксессуарын жижиг хэрэгслийн дэлгүүр ороод тэгээд өнөөдөр Айдана бит хоёрын санал болгож байгаа чокрыг хийж болох юм а. Тэгээд ер нь бол ингээд нас насны онцлогтой байгаад байлээ л дээ. Ер нь интернетээс харахад янз бүрийн одоо бүтээлч санаанууд байлаа. Тэгэхээр өнөөдөр чиний санал болгож байгаа чокрын санааг үзэгчдтэй хоёлоо үзүүлээд тэгээ хамтдаа хийж үзүүлээ тийх үү. Миний санал болгож байгаа чокр маань гэх юм бол ер нь бол чокрыг тийм одоо залуу охтууд маань илүү их зүүдэг. Тэгээ хүзүү урт хүзүүтэй тэгээ айгүй нарийнхан хүзүүтэй хүмүүс айгүй их сонирхож байгаа юм шиг санагддаг. Тэгээд ер нь бол нэг тэ одоо өсвөр насны юм уу эсвэл нэг бас айгүй стиллэг одоо итгээд загвар сонирхдаг хүмүүс маань чокрыг илүү сонирхдаг юм шиг санагддаг. Тэгээд одоо ерөнхийдөө хийгээд үзвэл ер нь бол яг ингээ өөрсдийнхөө гараараа хийсэн зүйлүүдээр гангарна гэдэг бол залуу охтуудын хувьд бол илүү бас залуу насаараа гоё жижигхэн юм нэмээд өгчгөдөл тэргэлцдэг юм шиг санагддаг да. Заавалчгүй үнэтэй одоо алт мөнгө идэл гэдэг ч юм уу те үнэтэй тэр одоо зүйлүүдийг хэрэглэхээс илүү өөрсдийнхөө бүтээл сэтгэлгээг хөгжүүлсэн. Тэгээд жижигхэн одоо зүйлийг оруулаад өгөхөд залуу нас гэдэг бол өөрөө цаанаасаа гэрэлтдэг гайхалтай зүйл. Ер нь тийм шүү. Ер нь материалын хувьд бол манайд бол маш их сонголттой. Материалын дэлгүүрч гэсэн ер нь нэг үе бодоход айгүй их болсон байгаа. Тэгээд тийм учраас ер нь дэлгүүрээс нэг 50-60 мянга мөн эсвэл нэг жижигхэн энгийн гараар хийчих зүйлийг нэг 20-30 минут мянгаар аваад ийн гэдэг бас ер нь бол боломжгүй. Тийм учраас материалын дэлгүүр ороод өөрсдөө тийм материалаа аваад эсвэл зураг хараад ч юм уу тэр материалынхаа дагуу ингээд аваад тэгээд энийг бол нэг тэг хэдхэн минутын хооронд бол хийх бүрэн боломжтой. Тэгээд би одоо өөрийн одоо хамгийн энгийн аргаар тэг бас нэг тийм хүнд материал шаардаад байхгүйгээр би нэг тийм чокер хийж үзүүлээ гэж бодсон. Зя. Би чамд энд зай гаргаад өгч. Тэгээд одооны залуус маань ер нь бол тэ нэг тийм бэлгэдлийн чанартай ассемблуудыг маш хэрэгэлдэг бас юм шиг санагддаг. Энэ нь болохоор одоо жишээлбэл одоо энэ хамсаа гэдэг тэ Туркийн ялгах тийм хамгаалтын гэдэг иймэрхүү юмнуудыг бол маш их сонирхдаг учраас би энийг ашиглаад нэг жижигхэн ер нь чиний ингээ бүтээлүүд дээр хараад ангууд дандаа энэ символийн төрлийн одоо тэмдгүүд их байгаад л дээ. Энэ одоо магадгүй пирамид те энэ дээр одоо энэ болохоор би 50-ыг бэлэгдсэн гэдэг ч юм уу. За тэгээд энэ дээр бол ингээ харангуут бас буддагийн алга нөө туркуудын мэлмий гэх мэтчлэн зүйлүүд бас их сонирхолтой хооронд нь зохицуулаад оруулсан байгаа. Би нөгөө олон улсын уламжлал одоо уламжлал одоо нэг тийм классик биш. Одоо нэг те бас өөхтүүх агуулсан те одоо нөгөө нэг уламжлал зүйлийг маш их сонирхдаг. Жишээ нь одоо энэ Туркийн одоо нүд хамсаа тэгээд ер нь чулуу тэгээд янз бүр одоо traditional hair угаалц зэбэг төлхөө ер нь сонирхдаг л доо. Тэгээд энэ дээр бол пис. Дээрээс нь нэхмэлтэй аксессуарыг хослуулсан их гоё харагдаж байна тий. Тийм би энэ наадах чинь бол нэг гарын дорх материалаа ашиглаад энэ доторх нь болохоор энэ товч. Зүгээр нэг пальто ч юм уу нэг юуны товч унцдаг тэгээ хэрэггүй болчдаг. Тэгтээ тэрэн дээр би болохоор өөрөө ингээд гарын дорх материалаа ашиглаад нэхэд тэг хийхээр айгүй айтаа хөрх харагдтыг. За энэ бас их сонирхолтой юм аа. Бүсгүүчүүдийн маань бүгдээрнгийнх нь л хараг булааж авах. Би ч зүгээр энэгээр уйдах завгүй. Энэ бас их гоё санаа юм байна. Яг нэхмэл зүйл дээрээс нь ингээ шигтгээнүүдээ ингээ оруулаад өгч чаа. Манай зургаас татаж авч байгаа болоо. Зя. Өнгөний зохицлууд бас их гоё юм байна. Одоо юм нөгөө олон давхар ийм юунууд аксессуарууд бас их юунд ороод байгаа. Тренд байгаа. Энэ нь болохоор тий ер нь бол чокри маань юу нь болохоор ийм арсан эдлүүдээр аягүй хийдэг. Тийм тэгээд яг хэрвээ гарын одоо тийм одоо жоохон бүдүүндүү тийм юу материал алдахгүй тохиолдолд одоо энэ миний барьж байгаа энэ урт юу бол хаана ялч дэлгүүрч юу байдаг учраас
Тэгээ хоёр яг арсын юу шиг харагдаж шүү дээ. Хоёр давхарлаад юм уу, гурван давхарлан ч болно. А доороо л гинж холбоод ч ингэ хийчих болохоор байгаа. Айдана одоо зөвхөн энэ аксессуараа хийх ажлуудыг хийж гинөө, хажуугаар нь өөр зүйлж гинөө. Би болохоор одоо л яг full time jobтай. Одоо юу corporate hotel convention center-т би өрөөлчлөгийн зэбэ хийдэг. Оо за. Тэгээ бусад цагаараа аксессуар хийх. Тийм, ер нь өөрийнхөө чөлөө цагаараа ер нь бол аксессуар хийх айгуу дуртай. Тэгээд ер нь энэ авьяасаа ер нь ашиглаад найзуудынхаа төрсөн өдөр эсвэл амар спешиал санагдсан хүмүүстэй өөрийн гараар ингээд юм хийж өгөх надад бас айгүй урдтай бас сэтгэлт юм уу тэр тухайн хүнд маань ч гэсэн маш нандин билег бол чаддсан юм шиг надад айгүй санагддаг. Магадгүй бас захиалгууд ирдэг бах тий. Тэгээ ер нь захиалгууд ирнэ. Би бас түрүү жил Бали явахдаа, Индонез руу явахдаа бас найзуудтай зориулаад тэгээ эсвэл зархаар ч юм уу маш олон Монгол соёлыг харуулсан одоо жишээлбэл Монголын маань одоо нөгөө нэг уламжлалт одоо шанх юу зориулаад одоо ийм одоо нөгөө нэг уламжлалын ингээд тоттгон харуулсан зүйлүүдийг би маш их авч ингэж найзуудтай бэлгэлээд хүмүүст зарч үзүүлсэн. Тэгээд бас Таиланд руу бас явуулж байсан. Тэгээд ерөнхийдөө бол найзуудтай болон хүмүүст бас зарахтаа би бас нэг тийм хуулбарлаад авахгүй яг зөвхөн би өөрийнхөө одоо энэ Айдана болон Lunar accessory шүү гэдэг утгаар ингэж нөгөө өөрийн юугаа би брэндээ бас шингээж хийж өгдөг. Зүүн Азийн орнуудын хувьд гэх юм бол яг энэ аксессуарын төрлийн соёл бол их дэлгэрсэн байгаад байдаг. Өөрөөсөө баг бид нар очиод бүр нүд алдмаар, гайхаж дуу алдмаар тийм одоо аксессуарууд зөвхөн зүгээр дэлгүүрт худалдаалж байгаа хүмүүс нь өөрсдөө тэр соёлыг одоо яг нөгөө аксессуартаа шингээсэн байгаад байдаг л да. Тэгээ яг энэ Монголын одоо жишээлбэл энэ аксессуарыг аваачаад худалдаалахад хүмүүс яаж хүлээж авч байна? Хүмүүс бол маш их сонирхдаг. Жишээлбэл одоо Шанхайг бол хүмүүс маш гайхамшигтайгаар хүлээж авдаг юм шиг санагддаг. Вау, энэ бол тэр үнэхээр гайхалтай. Ийм яаж та нар хийдэг? Монголын соёл нь үнэхээр гоё юм аа гэд тэ. Тэгж маш их хүлээж авдаг. Би бас түрүү жил гадаад найз охиныхоо хоримаар би бүр нөгөө хурмын нөгөө нэг сүд бүсгүй юм шанх, цав цагаан юм шанх бас хийж бэлгэлж исэн. Тэрэнд бол маш бүр ингээд хүмүүс бүр гайхаад те энэ ямар гоё соёл вэ гэдэг бас аюу нааштай хүлээж авч исэн. Тэгэхээр манай Монголын маань ер нь уламжилт ер нь зүйл чим гоё чимэглүүд маань аюу бас дээгүүрт орд юм шиг санагддаг. Бас бусад одоо орны одоо аксессуаруудтай харьцуулахад бас маш чамин өндөр хийцтэй. Тэгээд Монголын маань одоо загварынхан болвол маш олон одоо гайхалтай үндэсний хэв шинжийг агуулсан загваруудыг олон улсын хэмжээнд бол танилцуулж идэг. Үүнтэй зэрэгцээд аксессуар бол яг өөрөө бие даасан урлаг болоод сонирхогчдын хэмжээнээс магадгүй одоо үйлдвэрлэгчдийн хэмжээрөө шилжих бол цаг нь ойртож байгаа. Тэгээд тун удахгүй олон улсын тавцан дээр бол яг Монголын уламжлалт тэр хэв шинжийг агуулсан аксессуарууд бол гардаг. Тэгээ энэ бол яг Монгол одоо аксессуар байна гэж танигддаг хэмжээнд очих байх гэж бодож байна. Ер нь бол нүүр улаахааргүй үнэхээр гайхалтай. Өөрсдөө ч гэсэн бид нар энэхүү одоо гайхалтай зүйлүүдээр гоё үнэхээр дуртай. Ахмадуудын хэрэгэлдэг одоо гоё чимэглэлүүд бүр гайхамшигтай зүйлүүд байт юм билээ шүү дээ, тий. За, юу болж байна? За энэ бол одоо хоёр талын ингээд холбочих юм бол би болохоор бас гарын доорх материалаа бас энгийнээр аль болох энгийнээр ингээд хийхээ хүсдэг хүмүүст ч гэсэн юм ойролцоо. Одоо ингээд жишээлбэл одоо ингээд юугаад эдэлт нь гинж хийх юм жижигэн тоноглоо хийгээд доор нь зүгээр ингээд албад ороочход ер нь бол аюу амултрахааргүй бол. Тийм мултрахааргүй болгож байгаа. Тийм зарим ингээ хүмүүс гаднаас ингээд зөөлт юм уу буувч ингээ худалдаж авахд ер нь айгүй сул хийцэн байдаг. Тэнгуут айгүй гой зүүмээр идэх те айгүй нандинаж авсан зүйл нь ингээд эвдэрчдэг тохиолдол айгүй их байд харагддаг. Би ч гэсэн ингээд бас дэлгүүрээр явахдаа бас тийм айгүй хөөрхөн харагдсан юмнуудыг бас аваад ингээд яг ингээ хэрэглэх гэхлээр ер нь хэврэг байгаад байдаг тийм хэврэг байгаад байдаг. Тийм учраас би бас энэ бэлгэний тал дээр айгүй их анхаарч ажилладаг.
тэг ингээд ямар ч хөдөлгөөн хийсэн ер нь саад болохгүйгээр эсвэл нэг унчихгүйгээр тийм ээ. Гэхдээ нэг чухал юмд орох гэсэн нөгөөтгөн салон онцолоос харамсал. Харин тий. Өө гэл нөгөөтгөндөө анхаарлаа хандуулаад хамаг нөгөө чухал зүйлүүдэд мартах хэрэг гарна л та. За. Түр Айдана маань хэлжсэн чулуунуудаар гээд ер нь хамгийн үнэтэй чулуугаар хийжсэн аксессуар чи ямар зүйл вэ? Хамгийн үнэтэй чулуу гэдэг маань үнэтэй чулуу гэхээр бас тэрэнд одоо ямар төрлийн чулуунууд орд юм бэ? Одоо үнэтэй чулуунууд л гэж сонсож байсан болохоос ш. Тэгээ үнэтэй чулуунууд маань мэдээж алмазан шүтээд эсвэл тэгээ эндраны юм аа бриллиант гэж орох байх. Гэхдээ харамсалтай нь бол би тэрнтэй таарлаж байгаагүй. Миний одоо ихвчлэн хэрэгэлдэг маань гэх юм бол хагас үнэт чулуу. Тэгээ ер нь хүнд ээлтэй чулуу гэдэг утгаараа тэгээ маш хэрэгэлдэг. Тэгээ одоо энэ бүгж нь гэхэд одоо өөр юм чи тэгээд энийг манай монголчууд маань сарны чулуудаа сайн дурах тохиолдол байдаг л да. Энэ голынхаа шилтгийг болгосон чулууг. Тийм энэ нь болохоор өөр юм чи тэгээд хагас үнэт чулуу. Тэгээд энэ бол барын нүд. Нэлэнхүүтэй бол барын нүд. За өөрсдийнхөө бас оёосыг хөгжүүлээд аксессуар хийдэг бүсгүүчүүд маань ч гэсэн Айданагийн бүтээлүүдийг хараад санаа авч байгаа хаа. За ер нь тийм ингээ аксессуар хийгээд суухаар мэдээж хэрэг анхаарал төвлөрөө маш олон цагаар суух болдог шүү дээ. Нуруу өвдөх одоо нэг энэ сайхан зүйлүүд чинь цаана бас нэг бэрхшээлүүд байгаа шүү дээ. Нуруу өвдөх, нүдчилэх одоо юу гэдэг чинь янз бүрийн зүйлүүд байгаа л. Анх ингээ хийж яхад бас ер нь нэг тий аргаа мэдхгүй бас жоохон удах магадлал өндөртэй. Гэхдээ ер нь бол хүн өөрийнхөө хүссэн юмыг хийгээд ингээд те гарт ороод яг ингээд те би энийг ингээд те яг тэрэн зориулж би ингээд те гаднаас судалдаж чадахгүй эсвэл би зүгээр зургатаар хараас суухгүй би өөрөө хийж байгаа гэдэг утгаараа тэр нь одоо хүний ингээд нэг тийм сэтгэлийг бас ингэж дайчилж өгд юм шиг санагддаг. Тийм учраас би хитэн цагч хамаагүй ингээд суугаад юмаа хийждэг. Жишээ нь энэ хэд бол би энийг бол нэг баг 18 цаг хэлхий суусан. Тэгэхэд бол ер нь бол нэг тийм сүртэй тэгж яг амар хэцүү бол гараас одоо ажил гараад туссан л улам ядрахаа мэдгүй болоод урам ороо суугаад тийм шүү дээ. Энэ одоо юу вэ? Толгойн гоёл. Тэгээ энэ болохоор ер нь бяцхан октодод зориулсан толгойн гоёл. Оо тийм байна. Ингэ зөөх юм байна л да. Ер нь бол жоо хүүхдэд ер нь одоо ямар нэгэн тийм толгойн гоёл хийж яхад би ерөөхдөө бол тууцыг илүү их ашигладаг. Яг тэгэхээр жоо хүүхдүүд маань ингээд нэг юм дэгээтэй ч юм уу хийхээр ингээд толгойноос нь унах тохиолдол маш их байдаг л да. Тийм тэгэхээр ингээд тууцаар ингээд доотлолт нь уяад өгсөн тохиолдолд бол маш их сайн бэхлэгддэг юм шиг санагддаг. За ерөөхдөө бол чокер маань бэлэн болж байна. Ярьж сууж хоорондоо л хийчлээ. Ер нь бас өөрийнхөө нэг ашигладаг бас багжиндаа бас айгүй би юу одоо тий янз бүрийн багж ашиглах юм шиг хэрэгтэй юм шиг санагддаг. Тий нэг иймэрхүү нэг ширхэг байх авцсан байхад энэ бол хааж тааралддаг нөгөө янз бүрийн цахилгаан хэрэглэлийн дэлгүүрүүдэд байдаг шүү дээ. Хат ч гэсэн ашигладаг. За ерөнхийдөө ингэ болчлоо. За зүгөөд үзье гэж бодож байна. Тэгээ энэний оронд одоо янз бүрийн бас чулуу байж болно. Яг энэ дээдлийнхаа дэгээтэйгээ бас их гоё зөгцсөн байна. Дээш хар өнгөрөөгөө их гоё ууссан байна. Үзэгчтэй дахиад нэг сайн харуулж ёо. За. Тэ зүгөөд үзье хойлоо тий. Чик. Хайст. Айгуу жаргалтай царилж байгаа зүч шүү дээ. Яг. Вау. Яг гоё харагдаж байгаа хаа. Өнөөдөр ээжүүд маань, эгчнэр маань бяцхан охтуудынхаа бас бүтээл сэтгэлгээг
хөгжүүлэх тал дээр бас дэмжиж дэлгүүрүүдээр дагуулж аваад жижиг хэрэглэлүүд худалдаж аваад хамтдаа хийгээд тэр бас креатив сэтгэлгээг нь хөгжүүлэх гайхалтай өдөр болох байх гэж бодож байна. Энэ санааг бол манай үзэгчдэд хүргэсэн. Өнөөдрийн зочин маань бол гар урлалыг сонирхогч Айдана байлаа. Тэгээ Айданагийн маань цаашдын одоо хийж байгаа зүйлүүд нь улам их болж тэгээ мэдээж хэрэг нөгөө Lunar брендийг одоо үүсгэн байгуулсан байгаа. Тэгээ энэхүү брэнд нь бол цаашдаа маш олон хүмүүсийн танил болж дэлхийн хэмжээнд бол Монгол улсынхаа аксессуар, гоёл чимэглэл гэдэг зүйлсүүдийг сурталчилсан сайхан өргөн ажил болж дэлгэрэх болтгоо гэсэн ерөөлийг тавья. За баярлалаа. Тэгээд намайг энэ нэвтрүүлэгтээ урьж оролцуулсанд маш их баярлалаа. Тэгээ өөрийгөө бас нээж хүмүүст өөрийнхөө одоо юу хийдвэ гэдгийг бас чадсан гэж би бодож байна. Тэрнээ бас айгу сэтгэл өндөр байна. За октод маань сонирхож байгаа бол Айданагийн хуудасаар зочлие гэж бодож байгаа бах тий. Тэгээд Facebook хуудасаа дахиад нэг танилцуулах. Миний Facebook болохоор Lunar Accessories гэдэг нэг зураг нь болохоор юм тэргэл сартай, чулуутай тийм зурагтай тийм пэйж байгаа. За. За тэгээ Айданагийн өнөөдөр Facebook хуудасаар нь зочлоод тэгээ захиалгуудаа өгөөд мэдээч хэрэг. За тэгээ бас гайхалтай бүтээлч сэтгэлгээ, бүтээлч санаануудыг бас санал болгож байгаа.